За Лондон байна. За Лондонд амралтын 3 өдрөөр амрах гээд ирсэн байгаа. Тэгээд бичлэг хиймээр байсан чи ядраад унтаад өгсөн. Өнөөдөр та идэд байна штэ. Би газруудаар хамт аялах болно. Бас дээрээс нь look at over there. Алдарт утасны мохлогаар тэгээд Лондонд идэж болох заавал Свицийг хамтдаа идэж үзсгээ хэр хамтдаа байгаа юм турши. Тэгээд улаан автобус тэнд явж байна. Лондонд ирсэн сэтгэл үнэхээр гоё байна. Яагаад тэгэл ерөнхийдөө угаасаа их хөлийн газар. Би бас Лондонгийн зориулаа улаан тэрхүү өмссөн байгаа. Гэхгүй. Яа. Бичлэгтэйгээ цуг агаараа утахгүй үлзээ. За цаг тутам дуурдаг Big Ben-ий цаг дуураллаа. Энэ одоо ийм өглөө эрт нартай. Ер нь бол нэлээд их зуулч ирдэг газар байна. За Лондон Ай-тэнд энэ круиз аялал байгаа юм байна. Ингээ аялаа явчихаар өдөржингөө. Тэгээ Лондон ерөөсөө ийм байна. Ихэнх одоо үйлчлэгээний салбар дандаа өөр орны 2 дахь орны хүмүүс ажилтдаг юм байна. Яг ер нь тэгээд яг нөгөө Парис шиг бас харууд ихтэй юм байна. Пакистан, Бангладеш энэтхүүд маш их байна. Солонгос, Япон хүмүүс ч бас их байна. За ийм их олон үеийн газар болсон газар байна. Энэ тэгэл хүүхнүүд нэг гой зургийг даруулчих гал нөхөрдөг. Маргалцсан асуудлууд их байна. Би гэлтгөө. Ер нь хүний зураг дарах асуудал их юм байна. За энэ хавийн уурын амьсгал их гоё байна. Ерөнхийдөө мэдэх байхтай. Яг тэгвэл шин цагийн эхлэл гэж билэгдэж энэ цагийг болохоор барьсан байдаг. Бараг 130-аад жилийн настай. Тэгээд одоогоор болохоор энд болохоор нэг голтон нэг л удаа түр засвар авсан. Тэрнээс хойш бол ерөөхдөө зогсолтгүй ажиллаж байгаа цаг гэж явд юм байлээ. За Лондон Ай бол угаасаа ойлгомжтой. Тухайн үедээ бол Лондонгийн одоо бүхлээр нь харах боломжтой газар байсан бол одоо бол угаасаа өндөр барилга байгууламж нэлээ хөгжсөн. Тэгээд Лондонд бас нэг давуу тал нь болохоор ийм юм байна. Одоо ингээд энэ эртний барилга байгууламжаа маш сайхан авч хадгалж үлдээж чадсан. Түүний хажуугаар бас орчин үеийн барилга байгууламжийг хөгжүүлж чадсан гэдгээр одоо бараг бусад Европын хотуудаас орчин үе болон одоо дээр үе хоёулаа яг зэрэгцэн оршиж чадаж байгаа нь амар гайхамшигтай. Жишээ нь одоо зарим газрууд болохоор ингээ нэг хэсгээр дээр үеийн барилга болгоомжоо хадгалж үлдчихэж байгаад бусад хэсгээрээ болохоор орчин үеийн болгоод хөгжүүлсэн байхад Лондон бол одоо энэ жишээ нь ингээл эртний барилга хаад яг зэрэгэлдээ ингээд хараа хөөрөд шүү дээ. Энд болохоор за нэг залуучууд ирэл хайр сэтгэлээ бэлэгдээд түлхүүрүүд өвлөгсөн юм шиг Лондонгийн гүүрэн дээрээс жуулчд бол маш ихтэй юм байна өө. За Лондонгийн алдарт улаан автобус явж байна. За одоо эндээс гараад битгээд Abbey Church орно. Тэн дээрээс тэгээ үргэлжлүүлээд бичлэгээ хийцгээе. Нэг таад очир ирэх чигээд ном уншижсэн бол тэр номон дээр болохоор Лондонгийн цагийн талаар гардаг. Тэгээ бас нэг одоо тэр номын зохиолын утга санаа нь болохоор одоо энэ Лондонгийн цаг энэ хэсэг болохоор ерөөхдөө одоо сүнсний дахин төрөлтийн сүнс дахин төрөх одоо боломжтой орон зай хэсэг гэж гарч ирдэг. Тэгээд Лондон болохоор ерөнхийдөө иргэн төрөлтийн төв гэж бичигдсэн ерөнхий санаантай байдаг. Тэгээд тэр
очир их хичээж номыг уншаагүй бол заавал уншаарай. Тэгээд тэр номыг уншсан цагаас хойш би ерөөсөө энэ Лондонгийн цаг дээр Лондонгийн яг энэ хэсэг дээр ирэх юмсан гэж амар их бодож байсан. Тэр чинь би баг 2015 онд илүү яг эд гарч явах үед нь уншиж байсан. Нэг л удаа уншсан. Одоо тэгээд дахиад уншвал бас арай өөр мэдрэмж төрөх байх. За тэгээд дараагийн хэсэг дээрээс уулзъя. Хөшөө байна. Ирээдүй гэдэг бол бидний өнөөдрийн юу хийж байгаагаас хамааралтай гэсэн дэлхийн алдарт үгийг хэлсэн дэлхийн улс төр оюун санааны хувьсгалч энэ хөшөө Big Ben байна. Замана алдарт энүүгээр бүр ингээ нөгөө Азууд их явж энэ тэр дундаа хятад солонгосууд бүр амар ихтэй яг нөгөө тэр яг нөгөө ингээ группээр явж байгаа хятад жуулчид бүр нэлээ их байна. За тэгэл Лондонгийн стилээр Лондонгийн амьдралын хэм маягаар амьдрахыг мөрөөдсөн орчин үеийн залуус их болсон байна. Гэтэ яалтчгүй ингээд Лондонгийн ингээ яг нөгөө үндэсний иргэд амьдардаг хэсгээр авахар залуус нь бүр ингээд нэлээ өндөр биерхүү. Тэгээд гоё биетэй амар ганган гой одоо нөгөө пальто дандаа пальто өмсөн залуус их байна. Тэгэл мэдээж авахгаарс улаан өнгө оролцуулаад нэлээ одоо нөгөө нэг залуучууд нь бас нэлээ сэхүүн гэх юм уу айгүй хүүхнүүд нь нэлээ дээгүүр харц өндөртэй залуучууд нь харц өндөртөө ялч өөртөө одоо илээ тусаатынхан гэдгээ мэдэрсэн тийм хүмүүс юм шиг санагдлаа. Лондон тэгээ хэмсэг гэдэг үг яалтчгүй одоо энэ Лондонгийн арт түмэнд нэлээд зохихоор энэ залуучуудынх нь өндрийн дундаж бараг метр 75 мав байх шүү гэн тий нэлээд өндөр эмхтэй эрэхтэй гэлтгөө би одоо яг таарах юм бол яг Лондонгийн охид залуучууд яг ямархуу байдаг талаар ямархуу хуцалдаг талаар яг тийм хүн таарах юм бол би та хэдэд үзүүлнэ. Одоо энэ яг нөгөө жуулчны хэсэг болохоор дандаа Азууд их байна. Тэгээд бусад Европын орныхан их байна. Одоо аргагүй дээ дэлхийн одоо хамгийн том эзэнт гүрийн байгуулсан улс. Уг нь манай Монгол улс ингээд өв түүх соёлоо аваад үлдээд ингээд хадгалж явах юм бол жоо бас хүмүүс нилээ их ирнэ шүү дээ. Жуулч шийдтээс юм байна. За мэдээж Английн язгууртны ноёд одоо хатдын одоо цугладаг одоо сүмээс гадна энд бас дээд язгууртнуудын одоо энэ хэсэгчтэй дээд язгууртнуудын оршуулах зан үйлийг хийдэг одоо бунхан хадгалдаг тэм газар байгаа. Энд болохоор ганцхан одоо нөгөө нэг оршуулах зан үйл одоо шашны үйл хийхээс гадна бас дээрэс нь одоо хурим арга хэмжээнүүд зохион байгуулагддаг байгаа. За энэ одоо Westminster Abbey Church-д болохоор бидний мэддэг хамгийн сайн мэддэг Isaac Newton-ы одоо бунхан хадгалагддаг байгаа. Тэрнээс гадна бунхан гэж одоо нөгөө юу чандарлсан гэх юм уу одоо за дурсан санах одоо тэр memorial things энд ингээ хадгалагддаг байгаа. Элизабет 1-р хатных бас хадгалагддаг гэсэн мэт одоо хаадын одоо хурмын үйл ажиллагаа бас бусад одоо үйл ажиллагаанууд болохоор энэ сүмд явагддаг байгаа. Хамгийн их түүхийг агуулсан тийм газар байгаа. За яна хурам муруугаа ингэж болохгүй шүү. Зүгээр ярианыхаа үйл явц тэгсэн шүү. За ийшээ ингээд эргээд ингээ харах юм бол тэр болохоор 2-р Элизабет хатааны төв гэж байна. За ерөнхийдөө энэ хэсэг бол ингээд тэр чигтээ одоо ингээд түүхийн өв соёл хадгалагдсан газар. Лондонд харж болохоор юм да. Морьтой цагтаа үе явж харагдах юм да.
Энэ манай хүү энэ дотор орчоо гарч ирэхгүй уцаараа ирээд. Hello, Ocean, who is this? Oh my god. Лондон үнэхээр алмаар юм яасан гэж тэгэхэд ингээ өглөөр тасаад 90 тарнаар очоод одоо Buckingham гээд хааны ордонд үзгээд ингээд ирсэн байхгүй юу. Тэсэн чи бүр цаанаасаа ингээ замаа хаацсан энэ хэсгээр машин явдаг юм байна. Тэгээ ингээ амар ууртай очоод тэгээ бүгдээрээ дотроос үзье заа та хэд хамт байж байгаа заа үнэхээр сонирхолтой юм байна. Ваа бүр амар азтай наараа. Яг хааны ордон дотор явсан чинь таараад одоо юу юм хааны хойч зэргүүд гэхөө ёо нэг тий хойч зэрэг гэдэг чинь яслал арга хэмжээний хөгжмийн зэрэг чинь болохоор хойч зэргийн нэг төрөл нь болж байгаа. Вау. Азтай тий. За энэ болохоор нөгөө хааны ордны үндсэн гээж нэн тэгээд ингээд залуучууд ирээд хүмүүс ирээд зураг авахулж байна. Би ингээд жоохон өндөр байсан бол ингээд эргэн тойрны энэ их хүмүүсийн хөл хөдөлгөөнийг харуулмаар л. Морьтой хамгаалагч алдарт морьтой хоёрт зэрэгт миний анда энэ очилж байгаа хүмүүсийг хараа нэлээх байна. Лаглаг залуучууд морьтой авахулж байна. За энэ залуугийн зураг үлдээдээ очилж байгаа хүмүүс одоо Лондонд яастай тэнгууд ингээ одоо хятадын цагаан сарыг тэмдэглээд ингээ төв талбайд нэм тайз зассан байна. Даанч бүр нөгөө нэг хэцэл хүмүүс амар их яваад ирсэн. Яагаад ийм их одоо юм бол гэсэн яг төв талбайд нь ингээд цагаан сарыг тэмдэглээд баяр ёслолын парад юм уу болж байгаа учраас маш их хэцэл хүмүүс яваад ирсэн байна гэж ойлголаа. Дээр маш олон хүмүүс заавал Лондонд ирсэн бол энийг амсаж үзээрэй. Шал өөр амттай байдсан шүү гээд юу зөвлөгөө өгсөн байсан. За тэгээ бүгдээрээ ороод амсаж үзье. Ямар ч гэсэн амар нөгөө нэг юутэй заваар явж байна. Лондонгийн голоор. За Лондонд орой болсон байна. Тэр тэнд харагч шаашлан Лондон Бриж байна. За ийш утгагүй миний камерны цэнийг дунтарчих байх. Энэ болохоор Лондонгийн хамгийн өндөр Sharp гэж нэрлэгддэг баха. Цамхаг ингээ орой дээр нь гараад Лондон бүхлээр нь харах боломжтой тийм цамхаг байна. Сая үстэй энэний хажуугаар ингээд онгоц энээс бүр доогуур нисэн явж исэн. Бүр 2 онгоц ингээд зөрөөд данч тэрийг бичиж чадсангүй. За энэний орой дээр гарахад нэг тэнд онгоц явж байна. Тэр арай өнрийн түвшнээр доогуур аваад за энэ орой дээр гарахад нэг 40 паунд ч илүү тийм орчим төгөлдөг гэж тэгжсэн. Тэгээд битгий цөөхөн хоногор явж байгаа учраас дээшээ гарч амжсангүй. За ийшээ эргээд нөгөө нэг алдарт Лондон Tower байна. За энэ дээр болохоор ингээд харах юм бол бас гоё л үзэсгэлэнтэй л харагдаж байна. Жуулчид амар их байна. За тэгээд энэ нөгөө нэг өнөөдөр нөгөө нэг завин дээр суугаад энэ голоороо явъя гэсэн чи одоо хитрхи ойр